За энэхүү болгыг үзэж байгаа бүх хүмүүст сайн уу гэж хэлье. Тэгээ бүгднгийнх нь сэтгэл зүйн эрүүл мэнд болон хувийнх нь амьдрал маш сайхан аж аргалтай happy байгаа хаа гэж найдаж байна. За тэгээд 2026 он бол миний хувьд бол ингээд амар өөрчлөлт ихтэй жил байла. Дөнгөж 5 сар бараг талдаа орсон мөртлөө миний бараг амьдралын маш их зүйлүүдийг өөрчилсөн жил байла. Тэгээд түүний хамгийн гол зүйл нь юу гэх юм бол би 5 жил тасралтгүй ажилласан байгууллагаасаа өөрийнхөө хүсэлтээр ажлаас гарсан. Тэгээд ажлаас гарсан шалтгаанууд маань юу вэ гэхлээр өөрөөдөө нэг тийм ажлаасаа нэг залхсан нэг тийм хам шимж буюу нэг тодорхойлсон нэр нь болохоор нэг burn out гэд байдэн шүү дээ. Нэг тиймэрхүү зүйл надад тохиолдсон. Тэгээд сэтгэл зүйн хувьд ч тэр хувийн амьдралч тэр амьдрал ажлын хувьд ч тэр маш нэг тийм бүх юм ингээд амар доогуур нэг тийм нэг сүүлийн бараг 8-9 сар нэг тиймэрхүү зүйл маш их ажиглагдсан миний хувьд болохоор. За тэгээд ажлаас гарахад яг юу нөлөөлсөн бэ гэх юм бол нэг хэд хэдэн зүйлүүд байна л да. За тэгээд ерөнхийдөө хийж байгаа нэг ажилласаа ажил үүргээ ингээд үргэлжлүүлж хийх хүсэлгүй болсон. Тэгээд нэг тийм таагүй сэтгэл хөдлөл үүсдэг. Тэгээд сэтгэл зүйн ядаргаанд ордог нэг тийм зүйл байгаа юм. Тэгээд би ч өөр уул уурхай мэргэжилтэй. Тэгээд уул уурхай компанид ажиллаж исэн 14 хоног ажиллаад 14 хоног амардаг. Тэгээд ийм болохоор нэг Улаанбаатарт биш нэг тодорхой хүрээнд тодорхой газарт нэг хэдхэн хүмүүстэй 14 хоногийн хугацаанд нэг тийм нийгмийн харилцаанд ордог байсан. Тэнгүүт энэ ингээд явандаа нэг 4-5 жил болоод ирэнгүүт нэг тодорхой хэдэн хүмүүстэй л ингээд харилцаад идэг. Тэгэд энэ нь болохоор яг ийм Улаанбаатар хотын нэг тийм соёл нийгмийн харилцаанаас ингээд амар тасарсан. Оюутан байхад бол тийм байгаагүй. Тэгээд ажилд ороод нэг сүүлийн бас нэг жил бол ингээд амар ажиглагдаж эхэлж байгаа байхгүй. Миний хэл ярьж байгаа яриа болон хийж байгаа үйлслүүд маань ингээд нэг тийм айгүй сонин нэг тийм орк бусдыг хүндэлдэггүй өөрийнхөө гэсэн нэг тийм бэртгчин зантай болцсон юм шиг амар их санагдсан. Тэгээд ажил дээр ерөнхийдөө ингээд бид нар 14 хоног ажиллахдаа өглөөний 7-оос оройн 7 хүртэл ингээд ажилладаг байхгүй юу? Тэгэнгүүт сүүлдээ ингээд болоод ирэнгүүтээ ажилласаа эрт тардаг. Тэгээд хэдий 12 цаг ажиллаж байгаа ч гэсэн тэр 12 цагийнх нь нэг дундах амралтынхын цаг маань ингээд амар ихсдэг. Ажиллаа хэдийгээр хийсэн ч гэсэн айгүй их цаг ингээд сул дэмий цаг ингээд маш их өнгөрүүлдэг. Тэр нь ингээд үр бүтээлтэй биш зүгээр л хийх хоосон цагууд ингээд өнгөрөөд идэг. Баггүй. Тэгээд ажлын бүтээмж маань ингээд аюу амир буурсан. Тэгээд ингээд ирээдүгөө бас ингээд хараад үзэх юм бол ерөөсөө карьераа тухайн байгууллагт болохоор миний карьер ингээд өсөж хөгжих нэг тийм нөхцөл бол хараахан их биш. Тэгээд бас скил ур чадварын хувьд ч гэсэн нэг тодорхой нэг хэдэн зүйлүүдээ л хийдэг байсан. Excel дээр ажилладаг нэг тодорхой хэдэн нэг том юмудаа л мэддэг. Тэгээд тийм болохоор нэг тийм ажилласаа ер нь нэг тийм гаръя да гэд шийдвэр хийгээд ингээд ажилласаа гарсан байгаа. За тэгээд ажлаас гарахад ингээд амар хэцүү байсан нэг хэдэн зүйл байгаа. Тэгээд ажлынхаа хинт шилээгүй байхдаа өргөдлөө бичих ажлаас гарах хүсэлтэй. Тэнгүүт энэ хүсэлтийг ингээд биччих явц бодогдтол юм байл л За би ингээд ажилгүй болчихж байгаа юм их чинь дараагийн ажлаа яах вэ орлого гэдэг зүйлээ яах вэ гэж хамгийн түрүүнд бодогддtiin билээ. Би тэгээд ажлаасаа гарахтаа болон гарсан үедээ ерөнхийдөө дараагийн ажлаа олоогүй зүгээр л нөгөө хэдэн ажлын ярилцлага ингээд товлцсон байсан. Тэгээд өргөдөл бичих бол тэгээд нэг амар хэцүү байсан. Тэгээд дараагийн орлого, дараагийн нэг карьерийн түвшин маань яг яах вэ гэж айгүйх бодогддtiin бэлээ. За тэгээд ингээд ажилласаа ингээд гарах гад хөөд ирэнгүүт
ажлын хамт олон тий цуг ажилтдаг хүмүүс минь хүүе чи яг яагаад гарах гэж байгаа тий ууг нь бол эн чиний чи ингээд аваа ингээд болж исэн альбом тушаалаа ингээд өөрчлөөд тий эдийн засагч ингээд дуурхайн эдийн засагч ингээд болчлоо чи яагаад ингээд болцоод ингээд ажилласаа гарах гээд байгаа юм бэ гэд маш их хүмүүс ингээд асуугаал тий зарим ингээд бүр ингээд дотны нэг ганц хоёр хүмүүс бол чи ажилласаа гарч яах юм бэ тий одоо чамтай ингээд цуг ингээд ажиллаад цуг ингээд энд ингээд найзлахад айгуу гой таатай байд юм аа гэсэн нэг ганц хоёрхан хүмүүс бол байсан. Бүр ингээд амар санаа зовоо тий. Тэгээ дээрээс нь бүр ажиллаа олоогүй гэд ихсэн чинь бүр ингээд хүү ээжээ чи ямар сони юм бэ тий. Ажилласаа хизээ гарах хэрэгтэй вэ гэсэн нэг хэд хэдэн нэг юм тодорхойлсон зүйл байт юм байна. За одоо энэ нь бол хамгийн надад ингээд юм төхүүтэй зүйл тий. Таны үнцийн зоригтой огт нийцэхгүй байсан бол гэж байгаа байхгүй. Тэгээ миний үнцийн гэж яг юу юм бэ? Тэгээ зориг маань юу юм бэ? Тухайн ажлыг би ингээ хийж яхад сүүлийн бараг жил ингээд өөрөөс асууж байгаа байхгүй. Яагаад энэ ажлыг хийж байгаа? Ер нь чиний ирээдүйн зориг чинь карьер, скил ур чадварын хувьд чинь яг надад яг юу хэрэгтэй юм бэ гэд өөрөөсөө бараг сүүлийн жил шахуу нэг тэгэж орой болгон тий орондоо орсон үедээ ингэж бодлох нэг тийм бодлорхшиж ирсэн. Тэгээд ерөнхийдөө үнцэн олоогүй зорилгоо тодорхойлоогүй хүн чинь тэгэл яваал байдаг юм байлээ л тий. За нэг тийм байгаа юм. За тэгээд бас хоёрт амар том нөлөөсөн зүйл гэх юм бол өөрийн хувийн ур чадвараа тий тэлэх, мэдлэгээ тэлэх одоо нэг тийм өсөж суралцах боломж нэг тийм бүрэн хаагдсан байсан. Яагаад вэ гэхээр нөгөө нэг энэ байгууллагт би бас тодорхой хугацаанд ажилласан болохоор тодорхой нэг тийм ажлынхаа үйл явцыг мэддэг. Ажлаа хийчихэл тэгэл өөр бусад цагт нь бол нэг тийм чөлөө цагтай байсан. Тэгээд тэр чөлөө цаг ихтнэ гэдэг чинь өөрөөр нэг тийм тав тухтай орчин ингээд амар бүрдчихэж байгаа байхгүй юу? Комфорт зон тий. Яг ингээд өөрийнх ажлыг хийчихэл бусад үгээр нь одоо юу гэдэг YouTube үзэх, уцаараа оролдох гэд янз бүрийн ингээд амар олон зүйл. Гэтэ тэд нар бүгдээрээ ямар ч хэрэггүй зүйл. Одоо ялангуяа энэ суудлах, Instagram интерьер чинь хэсэг чинь тий айгүй их цаг авдаг зүйл واخгүй юу. За тэгээ сүүлдээ ингээд айгүй их юм бодоод ирэхээр ажлын бүтээмж муудаж байгаа юм. Тэгээд сэтгэл зүйн байдалд амар нэг тийм докторгүй болж байгаа маш олон зүйлүүд бодогдож эхэлж байгаа юм. Бараг үйлхэн л холгүй байлаа. Өөрийнхөө нэг тийм сэтгэл зүй болохоор нэг амар дороотсон гэж хэлэхгүй ч гэсэн ямар ч нэг тийм сэтгэл зүй бол айгүй доогуур байсан гэж бол өөрийгөө хэлнэ. За тэгээд одоо яг би ч одоо ажилласаа гарсан байгаа. Тэгээд хэд хэдэн ажлын ярилцлаганд орсон. Тэгээд одоо шинэ орчинд уусаж орно гэсэн үг. Тэгэхээр бас нэг тийм тодорхой өөрийнхөө сэтгэл зүй болон үйл хөдлөл, зан характераа бас нэг тийм жоохон гоё нийгэмшүүлээ би нэг сэтлээ олохын тулд яах ёстой вэ гэд нэг хит хитэн зүйл бас ингэ битсэн. Яг энэ 2026 онд хийх ёстой нэг тийм нөгөө хүслийн гэх юм уу те зорилгын нэг юм борд буюу нэг юм тавцсан дээр ингээ бүх зүйлүүд ингээ бичсэн байгаа. Тэрийг болохоор би дараа нь ингээд айгүй гоё нэг бүрчлэн ингээ танилцуулъя. Шинээр хийх зүйл сэтлээ яаж олж авах вэ гэдэг хит хитэн зүйл байгаа юм л та. Үн дээр нь юу вэ гэхлээр бусдтай ердөөсөө өөрийгөө бүү харьцуул. Ингээ манай найзууд чинь болохоор тий их сургууль 10 жил одоо өөр юу гэдгийг тийм нэг хідэн найзууд маань ерөнхийдөө Улаанбаатарт ажилладаг. Тэгэл хаяа амралтынхаа 14 хоногоор хамт өдрийн цай энтерт нь оронгууд тэр хотод ажиллаж байгаа хүмүүсийн нэг тийм байгаа байдал, имиж, стил, хэл яриа, үйл гэд бүх зүйл нь надаас бүр шал өөр болж ингээ харагдсан бохгүй юу нэг өдөр. Тэгэл ингээл тэрнээс ингээл ахуулаад өөрийгөө ингээ бусдтай ингээ харьцуулж эхэлж байгаа. Энэ хүмүүс тэгээ яг тэр хүмүүсийг яг юу хийдэг гэдгийг мэдэхгүй байжж өөрөөсөө илүү одоо маш их зүйлийг хийж чаддаг гэсэн нэг тийм бодлууд надад маш их орж ирсэн бохгүй юу. Тэгээд энэ
тэр харьцуулалтаа ерөөхдөө болох хэрэгтэй юм билэ. Ер нь бусдтай ингэж харьцуулахаа. За тэгээд ажил бол зорилго биш, харин ажил нь зорилгод хүрэх нэг хэсэг юм гэж хэлэх гээл байгаа юм л та. За тэгээд нөгөө burnout болцсон үедээ те дасгал хөдөлгөөн маш сайн хийх хэрэгтэй. Би одоо удалгүй бараг 7 хоногийн дараа юу болох чинь Улаанбаатар марафон болгож байгаа. Тэгээд тэрэнд би ингээ өглөө болгон бэлдэж байгаа. Тэр маань ч гэсэн миний сэтгэл зүг бол ингээ айгүй гоёор өргөж өгч байгаа. Өглөө болгон гүн гэдэг чинь айгүй гоё таатай зүйл юм байлээ. Би ихэр болгон тэгж өглөө гүйдэх байсан. За тэгээд хамгийн сүүлд нь бол сэтгэл зүй гэдэг зүйлээ маш сайн одоо тэнцвэржүүлэх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Одоо өөрийгөө олж, өөрийгөө үн цэнтэй болгох хамгийн ихний алхмуудын маань бас нэгэнд энэхүү влогийг хийж байгаа маань юм аа. За тэгээд одоо дараагийн влогороо би өөрийнхөө 2026 онд яг юу хийх вэ? Тэ яг хийх зорилгоудаа бүгднийг ингээд сайхан нэг бүрчлэн ингээд танилцуулаад тэгээд цаашдаа тэр зорилгоудаа хүрж байгаа тухай ингээ янз бүрийн ингээ влог тэ нэг тиймэрхүү зүйлүүдийг хий гэсэн ийм зорилготой болсон. За тэгээд энэхүү влог минь дууслаа.